Баянзүрх дүүргийн 21-р хороо Дамдаржаагийн аршаан Сэлбголын зүүн эрэг дагуу үйлдсэн айлууд усан давтаж эхэлжээ. Хөрсний цэвдэхтэй газар энэ жил 40 орчим өрх үйлдсэний 5 нь усан давтснаас болоод газрыг орхин нүүсэн байна. Одоо 2 айл гэрийн мөслөөр ханын толгой хүртлээ усан давтаж мөссөн байх юм а. Хөдөө ажиллаар яваад ирэх хооронд нь өнгөрсөн 12 дугаар сард иргэн эмийн 5 хантай гэр усан давтаж эхэлсэн байжээ. Өндөр настай ээж бага насны охинтойгоо амьдардаг байсан эм тухайн үед хүн хүч гүйцснээс болж гэрээ мөсдгөөс өмнө гэрийнхээ тавилга цахилгаан бараа эд хөгшлөө гэрээсээ гаргаж чадаагүй байна. Гэртээ амьдрах аргагүй мөсдснөөс болоод ойролцоох түрээсийн байранд мөнгө төлөө амьдарч байрныхаа цонхоор гэрээ харуулдан судаг. Өдөр болгон ирж гэрийнхээ мөсийг ломоор зохин нүх гаргаж доторх хусгийг нь гаргахгүй бол хавар бүр хэцүүднэ гэж ярих иргэн эм тус газраа 2014 он 9 сая төгрөгөөр худалдаа авчээ. Өнгөрсөн жил ингэж болоогүй л дээ. Энэ яг нөгөө өнгөрсөн жил ч нөгөө буусмус үлдэхгүй дулаахан үйл болсон шүү дээ. Дулаахан үйл ингэдэггүй гэж хүүтэн үйл болохоор ингээд ус нь голон тас үлдээ дээр хөрсөөр ингэж айл руугаа шингээд идэв гэсэн. Надад ч мараа ингээггүй байхгүй. Уртлын айлууд нь ингээд юу яасан болохоор. Урагшаага энэ жил урсахгүй яг энэс хоошоо урсаад байгаа байхгүй. Гисний дараа буулгаал тэгэл одоо нэг метр эртээ шороо асгаж байгаа л тэгэл өндөрхийн шороо асгаж яст буулгахаас одоо энэс зарах ямар ч боломжгүй л дээ. Худалдаад авсан юм ямар хаяа явуултаа шайр мөнгө болчих. Улсын хурлын 2004 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшигч Ганди анх энэхүү хөрсний цэвдэхтэй газар иргэдэд газар олгож газар эзэмших өмчлөх зөвшөөрөл гаргаж өгсөн байна. Хөрсний цэвдэхтэй газар буусан 40 орчим өрхийн 24 нь тус 21-р хорооны харьяалалтай. Үлдсэн нь түр оршин суугчаар амьдардаг. Мөн 10 орчим айл нь газар эзэмших, өмчлөх гэрчлэгээтэй бусад айл нь зөвшөөрөлгүй божээ. Зөвшөөрөлгүй босон өрхийг албатан нүлгээд байх эрхгүй тул бороо орохын өмнө хойно хавар намартаа 21-р хорооны засаг дарга үерээс болгоомжлох сэрэмжлүүлэг хууль бусаар бус айл өрхийг газар чөлөөлөх шаардлага хуудсыг өгдөг байна. Өнгөрсөн жил энэ газар 30-с айл усан давтаж онцгой аврагчид нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж яжээ. Газрын зөвшөөрөлтэй 10 айлыг Баянзүрх дүүргийн өмч харилцааны газраас гачуурчд буюу тус дүүргийн 20-р хороонд эрүүл газар шинээр олгоё, цэвдэхтэй газраа орхио гэсэн ч дүүргийнхний үгэнд орсон нэг ч иргэн байгаагүй байна. Голын сав дагуугаад ч 200 м дотор айл одоо байх ёсгүй гэсэн тийм хууль байгаа шүү дээ. Хуулиа зөрчөөд буучсан. Тэгээд өөртөө дор мэдээ буучаад тэн дээр нөгөө барилгын нөгөө фундамент шороо очиж асгуулад асгасан шороон дээрээ тэгшлээд нөгөө мэдээж хүн өндрч байгаа юм чинь шороогоо тагсаж өндөрлөж өгөө шүү дээ. Тэгэж бус айлууд нь гайгүй байгаа байхгүй юу? А тийм шороо асгах бололцоо байхгүй, нөхцөл байхгүй. Эдийн засаггүй айлууд нь болохоор яг чиний хэлдгээр сая тэр ханаараа ус орсон байна гэж сая хэлээдсэн дээ. Яг тийм болж байгаа байхгүй юу? Ер нь бол давтамж энэ бол одоо би 13 оноос хойш энэ одоо энэ хорооны цэцлэг хийж энэ хугацаанд одоо давтамжаараа л эхний жил 17 байсан хэдэн жил 39-с энэ жил одоо ингээл нэг 3-4 айл нэмэж байна. Тэгээ наа чи 3 сар гараад ихтэй илүү нэмэгдэнэ. Газрын зөвшөөрлийн бичиг баримт гэрчлэгээ аль нь ч байгаагүй ч 100 ирж үзэхэд ногоорсон эрүүл хөрстэй газар болохоор шууд мөнгө өгөөд авсан. Гэхдээ тухайн үед ингэж ус гарч ирж мөсддөг гэдгийг мэдээгүй байсан. Мөн газар зарсан иргэнч удахгүй бичиг баримтыг нь гаргаад өгнө гэсэн ч өдийг хүртэл тагчиг. Өнгөрсөн жил ингэж мөсөн давтаагүй. Энэ жил ийм байдалд ороод эд хөрөнгө сэтгэл санаа гэд бүхэл зүйлээрээ хохироод газар зарсан хүндээ мөнгөө буцаа завья гэтэл шүүхэд хандаад ялаад ав гэсэн тухайга иргэн им ярьлаа. Иргэн имих бол нэг жишээ. Учир нь энэ газарт мэдээлэлгүй ядарсан иргэдийг залилж тухайн зөвшөөрөлгүй газрыг худалдан түрээсэлж мөнгө олдог хүн чанаргүй иргэд олширчээ. Урьдчилаад мөнгө өгсөн. Тэгэл дараа нөгөө айлч нүг авчихгүй. Гинтчихгүй юу тэгээд одоо. Танах ганцаар одоо өвсөн авчиж байгаа юм. Эсвэл энэ байгаа. Энэ 2-3 айл. Энэ уртл нэг байгаа. Нэг нь хаалгаа онгойлгочод төлдөөцсөн байгаа. Тэгээд цаатлынхан гэрүүд яг гал түлээд байгаа болохоор нөгөө хөрсөн зөөлөн болохоор тэгээд гарч ирээд байгаа байхгүй. танах болохоор ямар ч боломжгүй байна. Манайх одоо гэрээ буулах ямар ч боломжгүй болсон. Алжаа тэргээр үүссэн байна гэж. Тэрийг бол бид мэдэхгүй. Иргэд өөртөө хоорондоо нөгөө яг газрын тийм эзэмших өмчлөх гэрчлэгээ байхгүй газрыг бол яг ажиллаж байна шүү дээ. Энэ бол байна л да. Энэ асуудлыг бол одоо зүгээр дүүргийн хэмжээнд улсын хэмжээнд улсын бодлого болж яриад зохион байгуулалттайгаар одоо тэр айл хүнийг бас нүүргэн шилжүүлэх шинээр газар болох асуудлыг шийдчихэл энэ асуудлыг шийдэхгүй жилийн жил ингээд тавтагтаал яваад байна. Тэгэл одоо хийж нь хөдөөнөөс ирсэн одоо хүн танихгүй ядаж үзсэн асуудыг төрөөс нь хэмтхэн болохоор орчдөг. Эсвэл хэмтхэн төр хашаал хуралдаад авчдаг. 10 гаруй жилийн турш Дамдаржаагийн аршааны баруун хэсэг Сэлбголын зүүн эрэг дагсан өрхүүд
усан давтлаа үерчивлээ гэсэн мэдээлэл гарах болгонд дүүрэг хорооны зүгээс иргэдийг нүүлгэх, усыг зайлуулах 70 замыг барьдагч өнөө хүртэл амжилт олоог байна. Иймээс нийслэл улсын хэмжээнд энэ асуудлыг хөндөж, дөрвтойхон шийдэл олж, байгалийн үзэгдэлд иргэд өртөж, эд хөрөнгөөрөө хохирдоггүй болох арга замыг хайх шаардлагатайг Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн улсын ахлах байцаагч санууллаа. Учир нь одоо мөссөн айлууд уран цагт мөсөн хальж шар усны үерт автах аюултай болжээ.